Манай тэрнээ өвөө бүгд дуулчихна. Манай ээж тэр 93 настай самган бас дуулна. Уртын дуу энэ хоолойно цар хүрээ шалгана. Хоёрдугаар архимарх уу согтохгүй. Агсам согтуу тавих юм байхгүй. Тэр дууна үгэнд сургамжит үг байна. Сургаалын үг. Сургаал дандаа ээж аваа магтсан, мөр малаа магтсан, хань ижлаа магтсан, одоо байгаль дэлхийгээ магтсан тийм үгнүүд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ханган буурал мөрн хазарын ая дагна хаан их боловч зарилгийн ая дагна. Хаан гэдэг чинь ханган буурал мөрн гэх чинь тэр мөр бол ерөөсөө нөгөө хазар амга үнж явсан хүнийхээ аял дагна штэ. Ямар нэгэн хүн энэ төрийнхээ юм дагна. Төр хаан гэж. Тэр үе Чингис хааны зарилгийг дагна гэсэн үг байхгүй юу? Дагж ясна гэж дуулж байна. Одоо чи нөгөө өдөрлөг байхгүй. Эмх замбрааг болчихлоо штэ. Тэр дуунд болохоор дээдсээ хүндэл тэр хаан юугаа бол хүндэлж яв гэсэн үг байхгүй юу? Тэр дуунд байна. Тэгэхээр тэр хүмүүжил зөв хүмүүжилтэй болно. Одоогор хэлбэл өв тэгш хүмүүжил. Дээр үе. Бид нар тэр өв соёлыг авчулдах ёстой. Тэр би тэр урд нь тэр нөгөө ярилцлагандар хэлсэн. Тэр өв соёлыг авчулдснаар дор хаяж байгаль орчноо хамгаалдаг болно. Аав ээж хайрладаг болно. Ах дүүгээ хайрладаг болно, хань ижлээ хайрладаг болно. Тэр дуунаас хүмүүжил авна. Байгаль дээр одоо хүн болгон хог аяад байхгүй байх хэрэгтэй. Тэгээд тэрийг тэгж сурвал тэр хүн сурах юм бол тийм хүмүүжлийг өөрөө аажмаараа сураад авчихна. Тэгээд энэ дууг одоо бүр дуулах хүн байхгүй болоод ирж байгаа. Дуу мартагдаж байна. Тэгээд одоо аав ингээд одоо мөр унаа дуулаа явж яхахыг сонсоод энэ гоё юм байна гэдэг үднээс би сурсан байхгүй юу? Амьдралтай юм байна. Тэгээд тэр шивнэрэн дасгсан баста. Тий. Тэгээ шивнэр заагаад хэрэгтэй гэдгийг мэдээ зааж байгаа. Тэгэд мэддэг хүн болвол энийг бол сайн гэж ойлгоно. Мэддгүй хүмүүс бол о гэсэн ямар юм гэж ойлгоно. Ойлгохгүй. Балаа юм байна гэж хэлнэ. Тэр дум болгоны өрөөний айлгата та явж түнгэн тэмнэлээ тэгээд чэжлээд авдууд гинэ. Яаж түн дашуулах вэ? Күдвэшиг гэж шүү. Чэжлээд авна. Дуулахаараа ингэ чэж. Тэр дууг сонсоод байхаар тэр дууг сурна гэж тэр хүмүүсээ сурааг бол бид нар чинь одоо тэр ая байхгүй шүү дээ. Дуу бүхэн өөр аятай шүү дээ. Тэгээ одоо эн чинь найрын дуу дуулахгүй болохоор зарим аяын өөр дуундар сольж дуулж магадгүй болоод байхгүй юу? Тэр дээр юмэг үннээр нь бичүүлмээр байна. Худлаа юм бичүүлж бас болохгүй шүү дээ. Энэ чинь цаана мэддэг хүмүүс бас байгаа шүү дээ. Тийм учраас одоо энэ бид нар бол тийм дугуйлан хичээлүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр ангийн програмд орох юм бол тэр нэгдүгээр ангийн хүүхд автоматар уншаа бичээ сурчна. Дуу заагаад байвал. Хүн чинь дуулах дуртай шүү дээ. Ганцаар дуулах сайн уу? Хамдан дуулах сайн уу? Олуулаад дуулах сайн. Олон хүн сурна. Юнгад. Үгэнэхлээ заачгүй тэр хүмүүс сурах сонирхолтой хүмүүс их байгаа юм. Хүн жоохон насахад ирэхээр энэ дууг сурах гэсэн сонирхол маш их байна. Насахад ирэхээр. Залуучууч гэсэн сурна. Нөгөө хажуудах хүмүүс мэдэхгүй бол ганцаар дуулал утахгүй болж байгаа байхгүй. Тэр их чинь хүн сонирхохгүй шүү дээ. Мэддэг нэг сайхан юм байна гэж ингэж сонсно. Мэддгүй хүмүүс одоо хурдан болиасаа нөгөө